Сайн байна уу? Ээлжийн англи багш Ариун байна. За өнөөдрийн 212 дахь ээлж төвчлэлээрээ та бүхэнд ярианы хүмүүстэй англиар ярихад хэрэглэгддэг маш сонирхолтой interjections буюу ийм сул үгнүүд байгаа. Гэхдээ эдгээр үг маань маш их утгатай ийм үгнүүд байгаа. Тэгэхээр хүмүүстэй ярихдаа бид нар хариу үйлчлэх үзүүлэлтгүй юм хэлдэггүй дугаал сонсоод идэгтэй. Тэгэхээр зүгээр дугаал сонсож байхын оронд эдгээр үгийг хэлж болно нэг талаар. За нөгөө талаар эдгээр үгийг яаж хэрэглэдэг вэ гэхээр сэтгэл зүгээ удирдахад хэрэгжилж болно. За яаж гэдэг би өөрийнхөө одоо жишээ дээр та бүхэнд бас тайлбарлаж үзүүлье. За эхний үгээ харцгаая. Эхний үг маань энийг юу гэж унших вэ гэхээр гэж уншив. За тэгэхээр эдгээр үгийг хэлэхэд дууны өнгө бол мэдээж те өгсөж гин урууд чинь үү гэдгээс мэдээж хамаарна. За тэгэхээр гэвэл хоёр утгатай. Эхний утга нь юу гэсэн бэ? Юу гэнэ гэсэн. Хүний ярьсан ямиг сонсоогүй юм уу? Ойлгоогүй бол гэж асууж бол. Тэр нь what гэсэн үг те. Юу гэсэн бэ? Тэ гэсэн утгатай. За хоёр дахь утга нь тийм үү те юу ингээд амар гайхмаар сонио хачин юм харж уншиж сонсох юм бол гэж хэлж болно. За энэ really гэсэн утгатай те. Тэгэхээр асуухтаа юу гэсэн бэ те нөгөөх нь болохоор тийм үү гэхээр тэгээ нүүрний хувирал бас нэлээ тэгээ тэгэхээр би одоо жишээлбэл интернетээр одоо янз бүрийн хүмүүсийн шеэрлсэн юмнуудыг хараад ч юм уу за эсвэл хүмүүсийн бичсэн комментиг уншихтаа ч юм уу те сониач амир тийм юмнууд явж ивэл гэж өөртөө ингэж яах аргагүй ингэж хилдэг те. Тэгэхээр энийг тийм хоёр янзаар ашиглаж болно. За дараагийн үг маань наа гэдэгтэй үгүй гэсэн үг. Хоёлоо no гэсэн үг. Яг адил утгатай. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хизээч үгүй шүү. Хизээч үгүй шүү гэсэн утгатай зүйл дээр чи энийг идэх үү гэдэг амар дургүй юм чинь одоо идэх үү гэх юм бол тэ үгүй гэсэн утгатай. Тий. За эсвэл амар дургүй юм арах юм бол гэж хэлж бас болно гэсэн. За гурав дахь үг маань өвчлэн хэлэхдээ хүмүүс ингээ мөрөө авчдаг. Тэгээ энэ маань юу гэсэн үг вэ гэхээр амар мяа юм уу явтай л нэг тийм юмнууд байдаг те. Тэрэн дээр гэж хэлж болно. За өөр нэг утга нь яасан ч яахав гэсэн утгатай. Асуулт асуух юм бол аль нь чах вэ яасан ч ах вэ хамаагүй надад бол ямар ч хамаагүй ялгаагүй адилхан энэ төр гэдэгтэр гэж хэлж болно. Тий. За жишээлбэл яхтай л мя гэдэг дээр how's your weekend те сайхан амралтаараа юу гэхээр амралтын ямар шиг өнгөрөө гэхээр яхтай л те how's school today те өнөөдөр сургууль дээр ямар гэхээр нэг онц жоохон уйтгартай те мя яхтай л гэдэг утгыг яах юм л гэж хэлж болно гэсэн. За дараагийн үг маань за гэдэг үг байгаа. За гэдэг маань мэдээж ойлгомжтой юм дээр за гэж хэлдэг. За яриа ярьж байгаа те. За мэдээж юм ингээ хэлэх юм бол за мэдээж штэ тгий штэ гэсэн утгатай. За дахиад нэг утга нь ээлдээ арайчтай ийм мэдээж юмн дээр гэсэн утгатай юм хэлэх гэж байгаа л за гэж бас хэлж болдог. Жишээлбэл you should have locked your bike гэж болно те. Ундаг дугаагаа төгжээгүй байснаас болоод алдчих юм бол ээлтэй чи ундаг дугаагаа төгжихгүй яасан бэ гэсэн утгатай хэлж байна те. Тэгэхээр за гэж хэлж болно. За дараагийн үг маань гэж уншина. Энийг гэхээр монголоор ч гэсэн те гэдэг штэ те. Тэр үгийг англиар гэж хэлдэг. Энийг ямар үед хэлдэг вэ гэхээр балха яана тэ санаандгүй нэг юм одоо юу гэдгийг I've deleted all my work бүх юм устгачлаа тэ deleted компьютер дээр юм хийж байгаа гэх юм бол гэх юм бол ямар ч байсан нэг сайн болоогүй тэгээ балха яана гэсэн үг байхгүй. За сүүлээсээ хоёр дахь нь гэж хэлдэг. Тэгэхээр гадаад хүмүүсийн яриаг сонссон бол та нар эдгээр үгийг маш олон удаа сонссон байх гэж бодож байна. Гэдэг маань хоёр утгатай. Нэг нь гайхаад хэлж байгаа тий.
Oh, you are here. Ирч үү? Тэ? Эсвэл Oh, how wonderful. Ямар гоё юм бэ гэвэл бас гэдгээр бас хэлдэг. За сүүлийн үг маань blah blah blah. Ихвчлэн 3 удаа давтдаг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за нэг юм ярьж байгаа. За нэг цаашаа нэг энэтэй адилхан ч юм уу, жоохон уйтгартай ч юм уу, те, жоохон нуршсан ч юм уу, тийм ярих гэж байгаа blah 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 гэж орхичдаг. Тэр нь болохоор нэг тиймэрхүү гих мэт гэсэн утгатай. Blah blah blah. За хүн дээр бла 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 гэж байгаа бол амар тийм залхмаар, уйтгартай, нуршсан, иймэрхүү юм ярьдаг хүмүүсийг бла 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 гэж хэлж болно. Тэ юм уншиж чаад хэлж болно. За хүнтэй ярьж чаад бас бла 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 гэх юм бол нэг тиймэрхүү тийм гэх мэт гэсэн юм утгатай. За тэгэхээр эдгээр үгийг яриандаа хүмүүстэй ярихтаа болон өөрөө өөртөө ярихтаа үстэй янз бүрийн тэнд амар уйтгартай юм харах юм бол эсвэл сони юм харах юм бол тэгээд жоохон амар surprise юм гайхалтай тийм ерөөсөө бодож байгаагүй юм харах юм бол гэт ингээд дуу гаргаж болно те эдгээрэг бол маш үргэ хэрэглээтэй байгаа. За тэгээ манай Elsie English page хуудасаар та бүхэн ороод 200 гаруй үн төлбөргүй маш сонирхолтой хичээлүүд байгаа. Түнчлэн мэдээж англи хэлийг маш богино хугацаанд системтэйгээр минималист аргаар сурах гэх юм бол манайх минималист сургалтын явуулж байгаа. Цорын ганцын юм сургалт байгаа. Тэгээ онлайнаар явуулж байгаа. Маш чанартай, төлбөр маш хямд. Эдгээр сургалтанд бас хамрагдаж болно. Мэдээллийг та энэ линкээр орж байгаарай. За тэгээ өнөөдрийнхээ зөвлөгөө хичээлийг энэ үрээд өнгөрлөе. Дараагийн хичээлээр уулзцгаая.